бүргэж шүүлэх нь ямар утга учиртай байдаг вэ? За олон соёл уламжилд өөр ингэсэн гүн утга юу агуулдаг юм байна. Ерөнхийдөө эрх мэдэл, эрх чөлөө, хүч чадлын бэлэг тэмдэг гэж үздэг. За бүргэд нь тэнгэрт өндөрт эрх дураараа нисдэг учраас хүн өөрийн замыг сонгох, хязгааргүй ирээдүй, эрх чөлөөг бэлтгэдэг гэж үздэг. За ан хийхдээ хурц хараа, хурдан тоглоогоор ялдаг тул зоригтой, хатуужилтай ялагчийн шинж тэмдгийг хүсэлдэг юм байна. Зарим соёлд болон за ялангуяа Америк юм уу Европын орнууд болохоор энэ төрийнх нь бэлгэдэл бас болж ирсэн байдаг учраас бүдэрдэгчийн сөрхөлт хүч хамгаалтын утгатай бас хэлэх юм байна. Тэр талаар бодохоор тий. За хүн тэнгэр хоёрын холбоог илэрхийлдэг. Бүрүүд нь өндөрт нисдэг учраас бас бурхантай ойрхон сүнслэг хүчийг төлөөлдөг үздэг хүмүүсээс байдаг юм байна. Бүрүүдийн нүд маш хурц тул аливааг зөвөр харах, урьдчилан мэдэх бэлгийн ухааныг бэлэгддэг. За монголчууд маань ч гэсэн ерөнхийдөө бүргэж шүүлэхдээ нэг ялгаа байхгүй. Эр зөриг ирэмгийн чадвар, эзэн хүний сүр хүч болон тэр талаас нь бодож ерөнхийдөө хийлэгдэх юм байна. Тиймээс бүргэдийн шүүсийг хэлэх өмнө та өөрийгөө дээгүр төргөж сул дороогоос ангид хүчтэй чөлөөтэй амьдрахыг илэрхийлдэг гэж ойлгож болох нэ. За энэ шүүс маань ерөнхийдөө тэгээд нэг 4-5 суултаар бас богино хугацаанд дууссан. За энэ ах маань бас маш сайн суудаг гүргэр хүн байсан. Тэгээд нэг дунд нэгдэлцээ авсан баг. Тэгээд дараа л зуугаад тусгачихсан.